бодох ямар ач холбогдолтой та мэдэх үү? Аха, бодлого бодох нь жишээлбэл одоо бүх барилдаж гин гэж бодъё тий. Бүх барилдах чинь миний бодлоор хоёр хэсгээс бүрддэг байх. Яг ингээ арга мэх техникийн заана хоёрдугаар тас нөгөө булчингийн дасгал хийж жоохон бие томрох хэрэгтэй тий. Энэ болохоор бөхөр ярих юм бол одоо булчингийн дасгал хийж гин гэсэн үг. Жоохон булчингаа сайжруулна. Дараа нь хоёлаа таны өргөн дээр анализ хийгээд яг тэр арга техникээ бас сурна тий. За тэгээ тооцоолон бодох чадвар сайжирна. Хоёрдугаарт иймэрхүү нөхцөлд ингэж тоглолт юм биш үү гэсэн нэг юм бас л шатрын тоглолтод сураад байгаа юм давхар. Тэгээ одоо жишээ нь та ингээд сулрал үүссэн байна шүү дээ. Энэ тохиолдолд тэмээгээ энд тавьж агаад бэрсийн энд оруулаад ирэхэд амархан хожчих боломж ахна тий. За дараачих нь энийг. За цагаан хоёр нүгэд мад. Тоолын нэгдүгээр нүүдэл хоёрдугаар нүүдэл. Ийшээ орвол ийшээ энд идвэл тэмээний хүлэнтэй. За дахиад нэг давтъя. 1 2. За сайн байна. За. Танд ийм бодлогын ном гэрт чинь байдгүй. Аха. За яг дараа би танд нэг ном өгнө. За иймэрхүү ном аваад та гэртээ нэг 5 бодлого бодоод хахад маш хурдан сайжирдаг. За тэгтээ бас ямар бодлогын ном гэхээс бас шалтгаална. Надад нэг ийм файлаар ном байдгийн. Энэ ном нэг ийм сайн ном байдаг зөвхөн манай аав мэддэг байсан байхгүй. Энэ болохоор бусад бодлогын номтой харьцуулахад хүний шатрын тоглолтыг маш богино хугацаанд асар хурдан сайжруулдаг. Тэгэхээр иймэрхүү сайн бодлогод бол бүр сайн гэсэн үг тий. За хоёулаа энийг бодож үзье. Хоёр мэдлийн маа.